За тэгээд цанаар гулгахад өнөөдөр болохоор яг жоох хол газар явж байгаа болохоор би гэрэн талбалтад дахиж ирмээр байсан. Тэгээд эхнийхэн удаад нь болохоор гэрэн талбалт манлихэн дээр цанаар гулгахыг гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа удаа дээр болохоор би юулуул яваа гэж бодож байгаа. Дараагийнх нь болохоор Цэрмат яваа гэж бодож байна. Тэгээд Цэрматад болохоор арай гулгаагүй байгаа. Гэрэн талбалт бол илүү гэр бүлийнхэн таарсан. Одоо гэр бүлээрээ хамаагүй хүүхэд мөхдөдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ явж байгаа тохиолдолд айгүй тийм тухтай тэгээд гоё одоо цааны замтай тийм бааз байгаа. Тэгээ ер нь Швейцарт хамгийн томдоо ордог баазуудын гин. Тэгээ би нийтдээ Швейцарт болохоор хаана явж байсан гэхлээр Давос дээр гулгаж байсан. Oceanense гэдэг ишиг нэг юм нуур байдаг. Тийшгээ бас гайгүй цааны бааз байдаг. Тэгээд ерөнхийдөө Швейцарт бол маш олон цааны баазууд байгаа л та жижиг том гэдэг. Тэгээ мэдээж томууд дээр нэлээд очил гоё. Тэгээ гоё цацалтай. Тэгээд дэд бүтцэн айгуу сайн хөрцөн байдаг болохоор. Тэгээд ерөнхийдөө гэрэн талбалт бол үнэхээр гоё байгальтай газар. Яг газар зүйгээр нь ярих юм бол яг гол хэсэгт нь байж байгаа тийм газар байгаа. Энэ нөгөө түүн дээр ирчихсэн байх шиг байна. Ара гинөө. Ара гэдэг нь энд гол байдаг. Тэгээд энд бол нуур авахгүй байгаа нь энэ голоор яваад тэгээд түүн нуурлаа очих юм шиг байна. Гэхдээ түүн дээр арай очих болоогүй. Түүн дээр ирсэн байна. Түүн дээр нь болохоор нэг нуур байдаг. Тэгээд за ингээд бэлэн болчихлоо. Хувцас салж байгаа болохоор руу юм боллоо. Тэгээд одоо энэ нөгөө юун дээр нь дээр нь цоожлцсон чи уул нь бол би нөгөө нэг энэ гэрэн талбалтын манлихэн дээр машинтай ирж ирсэн болохоос биш вагоноор ирж байгаагүй. Тэгээд нөгөө дээшгээ манлихэн рүү баанаар гарцсан чинь шууд гулгадаг газар руугаа гарцсан байна. Тэгээ би эхний буудлын болохоор ингээ хүмүүс хувцас саллах ч юм уу тийм боломжтой машин цэсэн зогсдог газар байх гэж бодсон. Тэгсэн чинь зөвхөн нөгөө нэг дээшээ гараад гулгадаг хэсэг рүү шууд явцсан байсан байна. Тэгээд дээр нь ашгүй цоочны юу байна. Тэгэхгүй бол нөгөө цоочилдаг газар байна. Энэ нь болохоор 5 франкаар цоочилдаг. Тэгээд хувцас салаад тэгээд яачлаа. Одоо энэ нөгөө энэ одоо цоочилдаг юмнууд нь болохоор хүмүүс нь болохоор бүгдээрээ хувцас салаад дэшилж гисэн. Би тэгээд жоохон бүтлгүүд жаад тэгээд ерөнхийдөө энэ нь болохоор нөгөө дараа нь би орой нөгөө нэг шууд дуусахаараа шууд доошоо голгочдөг. Тэгээд жоохон цаг авдаг. Илүү жоохон нэг удаа гулгах боломж байдаг. Гэрэн талбалтын манлих нь болохоор нийтдээ дээрээсээ доошоо дундаж хурдтай явхад 30 минут орчим болдог. Тэгээд уулын тэгчих байсан. Тэгсэн чинь одоо би заавал баанаар гарна. Тэгэхээр нэг 4:30 хавцаа баан зогсох хэвээр. Одоо энэ дээшээ гаргадаг юм нь. Тэгээд тэрнээс өмнө болохоор би уул нь бол нэг баан дээшээ авангуудаа доош гулгачдаг. Тэгээ өнөөдөр тэгж чадахгүй юм байна. За энэ хэсэг нь болохоор жоох хүүхдүүдийн сургадаг газар хэсэг нь байна. Швейцарууд бол угаасаа сургуулийн хүүхдүүд нь одоо цаана сурдаг програмтай байдаг. Тэгээд цөөхөн тохиолдолд одоо энд нь явж байгаа хүүхдүүд нь сурдаггүй. Тэрнээс биш баг ерөнхийдөө Швейцар хүн болвол цаана чаддаг. Монгол хүн нөгөө морь ундаг гэдэг шиг Швейцар хүн болохоор цаана ундаг байдаг.
Тэгээ жоохон байхдаа ингээд нэг 2 3 настай байхдаа ингээд сурчдаг. Тэгээ өнөөдөр нартай айгүй гоё өдөр байна. Өдөөс хойш жоохон үлэрхэг болж байгаагүй. Энэ нь болохоор дээдлийнх нь одоо аргил дээр нь ирчихсэн байна. Манлих нь ингээд. Тэгээ дараагийнхаа нэг удаа доошоо гулгаж ирчээд тэгээд дараагийнхаа удаа дээр хурж ирж энэ тоолонд авах. Тэнд нэг ресторан баг шиг байна. Тэгээ бас энд нэг ресторан шиг байна. За тэгээ шиг болгоо да. Өнөөдөр үнэхээр нартай үнэхээр гоё өдөр байна. Тэгээ маргаашнаас өнөөдөр жоохон нэлээ үлэрхэг юм эсвэл цас ороод эхлэх юм шиг байлаа. Тэгээд доор болохоор одоо энэ ерөнхийдөө хийсэн цасны ихэнх цаснууд нь энэ оройн хэсгийн цаана нуулан дээр харагдж байгаас бусна. Энэ энүүгээр байгаа цаснууд нь бол ерөнхийдөө хэмлэлээр хийсэн цас байгаа. Тэгэхээр энэс цаашаа доошоо явна. Энэ учраас бүр доошоо явна гэж бодож байгаа. Энэ учраас одоо энэгээр ингээ хурдлахгүй болоод нөгөө жоохон баг зэрэг өксөр байдаг. Нэлээд доор хүрээд ирсэн байна. Бид нар гэж одоо би тэгтээ би одоо эхнийхээ удаадаа болохоор бүр доошоо одоо хотон хүртэл явна. Тэгээд тэн дээр одоо сумн байна. Одоо эндээс дэшегээ баана авах уу эсвэл доошоо шоод явах уу гэдэг энэ жоохон юм ой модны замаар ордог. Тэгтээ мэдээ цасан зам жоохон наривтортой. Тэн замаар орно. Тэгээд одоо нэг өвөл байгаа учраас айгүй хурдан нэг өндөр бодлоод энэ дэргэд хурдан доошоо сүйдэртэй болж байгаа шиг. За түрүүнийхээс нэг хэдэн зуун метр дотлоо хүрээд ирсэн. Өдөрлөө. Одоо тэгэл түрүүнийхэн гарсан юугаар буцаал юмда. Банер буцаал юм. Ер нь бол одоо нэлээ гэрэнтэл алдаад цастай байна. Энэ даатлахын нутг нь болохоор гэрэнтэл бол тэгээ үнэхээр гоё байна. За одоо доотлынхаа нөгөө багны бодол дээр хүрч ирсэн. Тэгээ эндээс болохоор тэр дэшегээ бүр дэшегээ авдаг нэлээд минут явчихсан. Дэшегээ хийлээ. За эндээс түрүүнтэй хурдтай гэж. Одоо энэ дээр нэлээд
За одоо дэше шууд яваа. Тэгээд ямар ч бас өдрийн хоол байдаг. Ингээд дэше гоё харагдчихна. Цааны баазын доор нь хамгийн доор нь болохоор юм Интерспорт. Тэгээд ерөнхийдөө эндээс болол нөгөө чи энэ Rent Network гэж байгаа. Тэгээд эндээс болохоор хэрвээ ямар нэгэн цааны авцас юм уу хөрөмж дутчих юм бол зэ юу яаж тааруулж авдаг, хөлсөлж авдаг байгаа. Тэр тэнд харагдчихна. Тэр хүмүүс өөртөө нөгөө өндрөө жингээ тэгээд хэр мэрэгчлэн болсон гэдэг нь нөгөө энэ цан нь ялгаатай байдаг. Тэгээд ер нь дундаж чатныхаа бүр эхлэгч үү, анхаар чатныхаа тэгээд ерөнхийдөө бүр нэлээд сайн явдаг болсон уу гэдэг нөгөө цаныхын тойрог нь одоо нэг дугуйрсан нэг юм байгаа шүү дээ. Тэр нь болохоор өөр байдаг. Тэгээд энэ айгүй гоё яалтан одоо арай аваад байна. Энэ хартын энэ гоё харк. Тэгээд ерөнхийдөө энэ гол газар болгоно угаасаа энэ түлхүүр цаарчлах юмнууд байгаа. Энэ нэг 5 франк энэ хаасаагүй байдаг. Энэ харсан газруудад болдог. За тэгээ энэ цаныхын зээлдэг газар нь бол ерөөсөө бүх юм байдаг. Цамын курчигч байгаа. Ерөөсөө цамтай холбоотой бүх юмыг эндээс ингэж хөлсөлж авч байдаг. Гэхдээ мэдээж хөлсөлөх юм бол айгүй үнэтэй болдог учраас тэгээ энэ ч бас дотроо нэг премиум бас нормал өнтер гэж ялгаа байдаг. За ингээд 2 ресторан байна шүү байна. Тэрнийх нь ингээд юу хүн гэмтсэн байх та. Юу орчлот гэдэг тийм. Орчлот ирчихсэн байна. Хүн гэмтсэн болов. Өөр шалтгаан. Нэг аврах орчлот байдаг. Тэгээд тэр нь ажаагүй. Хай доошоо яваад очлоо. Тэнд явж байна. За тэгээд энэ ресторанд нь орё гэж бодсон. Тэр нь болохоор илүү жоохон уламжлалт маягийн шизаар энэ ч гэсэн тийм бах. Гэхдээ энд нь яг ч ямар байна. Энд нь орё. Гой нарлагдаг газрууд. Наран дээр гой түлэгдэх газрууд байна. Опа. За би тэндээс энэ хэсгийг нь харуулж байсан. Одоо тэндээс би түрүү нөгөөс юугаар явахтаа одоо явуулаа. Цанаар болохтаа би энэ доошоо юм харшилтууд байна те. Хэрвээ ямар нэг юм унд орж ирэх юм бол эсвэл нөгөө нэг хад мадны бас хамгаалтын юм юунууд байдаг. Янз бүрийн зорилготой байна. За өнөхөр самаана. Опа. Замцинда энийг хараад тэгээд тэр нэг тэнд нэг баан байгаа. Тэр нь болохоор уулынхаа нөгөө тал руу явдаг. Би болохоор өмнө уулын бүр тэр төвлөр байсан байгаа. Тэр төвлөр. Тэгээд одоо энэ нь болохоор тэр дэшгээ гараад тэгээд тэндээсээ цаатлах уулынхаа нөгөө тал руу бодог. Тийм зам байгаа. Би тэрүүгээр нь явах гэж байна.
Одоо уулын нэг юм энэ шиг байгаа. Тэгээд нар болохоор зэндэн тий. Тэгээд ийшээгээ одоо энэ зүг рүү болохоор миний түрүүний эхлээд явсан зам байгаа. Энэ одоо Айгер руу гарч байгаа юм шиг байна. Айгер гэдэг уулага. Айгер энэ яг нөгөө 3 өндөр оргил байгаа. Тэр 3-ыг нь болохоор Юнгфрау Мюнх Айгер гэдэг. Тэгээ одоо болохоор Айгерийн дэшегээ гарч байгаа шиг байна. Тэгээд та нар сайн харагч байна уу? Тэр дээр яг 2 уулын завсраар нөгөө мөнхийн мөс байна. Германаар Gletscher гэдэг. Мөнхийн мөс нь байна. Тэгээд тэр хүртэл одоо энэ баанаар явах юм байна. Тэгээд тэн дээр очивол тэндээс би ерөөсөө Гринdelwald руу эхлээд явах юм байна. Түрүү нөгөө цаашаага Wengen руу уулын цаатлаар явъя гэдгсэн чинь юу юм байна? Цаг нь ерөөсөө өрөхгүй юм байна. Би хамгийн сүүлдээ 4.15 гэхэд дээшээгээ баан аваад цүнхээ аваад тэгээ буухстай. Тэгээд нөгөө том цүнхээ үүрээд юугаа доошоогоо цанаараа буучиг гэж бодлоо. За энэ бол үнэхээр гоё газар хүрээдэрлээ. Jungfrau Top of Europe. Би энэ дээр 2005 онд гарч ирсэн. Яг ингээд 20 дөнгөж гарсан жилийн дараа дахиад тэр үед болохоор зүгээр нөгөө цүүгээр гарч ирсэн. Одоо баанаар гарч ирсэн. Дотроо, уулан дотроо. Одоо болохоор анх удаага цанаар ингээд ийшээ ингээд гарч байна. Энэ мөс тэр мөс тэр нөгөө мөнхийн мөс юм. Хэдэн мянган жил ч байгаа юм.